Монголмед компани бол 1992 онд анх байгуулагдсан. Одоо бол уул уурхайн үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Мэргэжлийн боловсон хүчинтэй шинэ шилдэг технологиг нэвтрүүлэгч уул уурхайн салбартаа бол нөхөн сэргээлт үйл ажиллагаагаар бол танигдсан үндэсний хөрөнгө оруулагч ийм компани байна. Энэ компани маань Төв аймгийн Заамар Булган аймгийн бүрэг хангаан нутагт үйл ажиллагаа явуулдаг. Тосон үйлдвэртэй холбоотойгоор үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотойгоор буруу тушаа мэдээлэл иргэдэд очсонтой холбогдуулан тайлбарыг өргүүлэх гэж байгаа. Тэгээд тосон үйлдвэр маань бол 10 гаруй жил бид нар бол одоо энд үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо доктор сууршилтай тэгээд ер нь Монголын уул уурхайн салбарт Монголмед групп маань одоо энэ тосон уурхайхаа үйлдвэрлэл бол нөхөр сэргээлтийн ажлаараа бол энэ жишг уурхайг бол бий болгож чадсан ийм уурхайн байгаа. Тэгээ уурхай маань бол ерөнхийдөө бол уурхайн одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бол харуулсан зургийг бол олон нийтэд тавьсан байна. Уул уурхайн салбар маань өөрөө онцлогтой байдаг. Уул уурхайн олборлолтын үйл ажиллагааг явуулж явах процесстой мэдээж хүм одоо энгийн нэгэн арт иргэдэд бол харахад бол арай өөр дүр зургаар харагддаг. Эргээгээд хамгийн гол нь энэ одоо олборлолтын үйл ажиллагаа эргээгээд одоо нөхөн сэргээсэн ийм үйл ажиллагаагаа явуулж чаддаг, байгалийнхаа баялагаа зүй зөрчилдөөр ашиглаж чаддаг ийм компаниг бол бусад одоо ямар нэгэн өөр одоо сонирхлоор одоо бидний хийсэн ажлыг бол харлуулах маягтайгаар бол ийм мэдээлэл хийсэнд бол үнэхээр харамсалтай байна. Монголмед групп маань уул уурхайн салбарт 25 жил одоо тасралтгүйгээр юм хариуцлагатай үйл ажиллагаа явуулж явстай бол бид нэр уул уурхайн одоо салбартаа одоо анхны одоо нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтуудыг бол 2-3 удаа одоо орон нутагтаа бол Заамарын хамгийн анхны нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт Монгол улсын хэмжээнд нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг бол 2 удаагаар өөрсдийн хүсэл зорилго одоо тэмүүлэл одоо өөрсдийн хөрөнгө оруулалттайгаар бол зохион байгуулсан байдгийг. Тэгээ одоо энэ ажлын маань хүрээнд бол Монгол улсад маань ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа энэ компаниуд маань одоо бусдаагаа бол ингээд нээлттэйгээр одоо харилцаад одоо нөхөн сэргээлтийн ажлыг бол хэрхэн яаж зөв зохистойгоор хийж гүйцэтгэж болдгийм бэ гэдгийг бол бид нар бусдад таниулахыг зорьсон. Энэ ажлын маань хүрээнд ч одоо өнөөгийн байдлаар бол нөхөн сэргээлтийн ажил одоо орхигдсон байсан тэр үедээ одоо өмнөх үедээ харьцуулахад бол өнөөгийн түвшинд бол нөхөн сэргээлтийн ажил бол Монгол улсын хэмжээнд бол харьцангуй гайгүй хийгдэж явж байгаа гэж бид ойлгодгийг. Бид хамгийн анх бол одоо техникийн нөхөн сэргээлтийг бол хэрхэн яаж гүйцэтгэх талаар сургалтуудыг бол зохион байгуулж ирсэн бол дараагаар нь биологийн нөхөн сэргээлт модыг хэрхэн тариалах вэ? Биологийн нөхөн сэргээлтийг бол олон наст урамлыг хэрхэн тариалах вэ гэдгээр бол сургалтуудыг бол үе шаттайгаар одоо танилцуулж ирсэн бол одоо эргээгээд бид нөхөн сэргээлт уул уурхай болон нөхөн сэргээлт хоёр хоорондоо хэрхэн уялдаа холбоотой ажил болдгийм бэ гэсэн одоо оюуны хөрөнгө оруулалт бүхий ийм одоо нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтуудыг бол байнга хийж явж байгаа. Ийм хамт олон. Манай тосон үйлдвэрийн одоо үйл явц бол ерөнхийдөө хаалтын төлөвлөгөөнд орчихсон. Эргээгээд бид нар энэ бүс нутгаас орон нутгийн иргэд маань ямар нэгэн өгөөжийг авч болох боломжийн талаар бол судалгаа явуулаад үүнтэйгээ холбоотой бол энэ тос нуурыг байгуулсан. Үүнтэйгээ холбоотой бид нар маш олон га талбайд бол мод олон наст зэрэг бол тариалсан. Энэ бүс нутагт бол аялал жуулчлалын бүсийг бол бий болгож болох юм байна. Эргээгээд бас олон төрлийн одоо жимсхнийг тариалж байгаа бэлчээрийг бол бий болгож байна. Тэгэхээр эргээгээд бид нар уул уурхайн олборлолт явагдсан бол эргээгээд арт иргэдтэй бид нар энэ газар нутгийг хүлээлгэж өгөхөд бол ерөнхийдөө бэлэн байдалд нь одоо шилжүүлж байгаа гэж ойлгож байна. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол жил болгон уулын ажлын тайлан төлөвлөгөө, байгаль орчны нөхөн сэргээх, менежментийн төлөвлөгөө болон тайлангаа холбогдох яам агентлагийн газруудаар батлуулж явдаг. Батлуулсан төлөвлөгөөнийхөө хүрээнд бид нэр үйл ажиллагаагаа явуулаад эргээгээд тайлангаа гаргадаг. Тэгэхээр бид нар бол Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тосон үйлдвэрийн одоо драгууд туулгал дотор бол олборлж байна. Туулгалыг одоо холбогдуулж байна гэж
буруу төш ойлголт өгсөн байгаа. Бид нар бол туул гол дотор болон түүний онцгой хамгаалтын бүсд бол өнөөдрийг хүртэл уулын холбоорлолтын үйл ажиллагаа явуулаагүй гэдэг энэ хэвлэлийн багварлаар хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа. Энэ бол арай ондоор харагддаг. Энэ ч Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль дүрм гэж байдаг. Түүнийхэн дагуу норм стандарт гэж юм байна. Тэрний дагуу технологитой тохируулсан стандартын дагуу хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Тэгээд дахин хэлээ бид нэр туул гол болон түүний онцгой хамгаалтын бүсэд уурхайн холбоорлолтын үйл ажиллагаа ерөөсөө явуулаагүй. Манай бидний одоо хийж байгаа үйл ажиллагаа ямар ч холбоогүй. Бид нар бол туул гол руу ямар ч бохирдол гаргадаггүй.